Төсвийн гүйцэтгэл муу байгаа дээр гүйцэтгэл муу гарч байгаа дээр хариуцлага тооцох асуудал юм аягүй тодорхойг байгаа. Тэгэхээр одоо энэ ч одоо 26 оны 7 сар болчиход байдаг. Тэгэхээр 25 оны төсвийн гүйцэтгэлээр төсвийн ерөнхийлөн захирагч тус бүр дээр ямар хэмжээний хариуцлага тооцсон, ямар алдаа гаргасан дээр арга хэмжээ авсан байдаг талаар юм тайлантай орж ирдэг бол зүгээр юм болов гэсэн нэг ийм санал байгаа. За дээрэс нь болохоор бас улсын хурал дээр ерөнхийдөө энэ төсвөөр хийж байгаа хөрөнгө оруулалтын дээр энэ тойргоо сонгогдсон ч бай гişүүд бол бас нэлээд ач холбогдол гэж төсвүүд бол тусуулдаг. Гэтэл одоо худалдаа авалтын үйл ажиллагаа зохион байгуулалтаас хамаарат энэ төсвийн худалдаа авалтын гүйцэтгэл муу гарч байгаа. За би зүгээр жишээ болгоод хэлэхэд бол энэ 25 оны төсвийн гүйцэтгэлтэй хамаагүй. Гэхдээ зүгээр сая ингээд 26 оны худалдаа авалтан дээр Доронтой аймгийн зүүн бүсийн онцлогын эмчилгээний төвийн одоо засварын тендер зарлагдсан ба 2 тэрбум төгрөгөөр. За энэ нэг компани орсон байна, ялсан байна. Тэгээ нөгөө компани очиж ажиллаа үзэнгүүтээ энэ ашиггүй юм байна, бид нар оролцоо боллоо гэх. Ингээд 5 сарын 31 болоод нөгөө ажил хийх болсон. Тэр ийм одоо хариуцлагагүй байдал бол маш их байна. Ийм компаниг шалгаруулж байгаа энэ байдал бол үнэхээр хангалттай байна. Тэгэхээр худалдаа авах ажлын газраас асуух гэдэг. 2025 оны одоо төлөвлөсөн төсвийн худалдаа авалтын гүйцэтгэл хэдэн хувьтай гарсан бэ? Нэгдүгürt. За хоёрдугаар шалгарчаад ингээ ажиллаа голоод болсон ийм одоо худалдаа авалтын төслүүд хэд байгаа юм гэдэг асуулт байна. За мөн одоо миний ойлгосноор бол одоо энэ тендертэй холбоотой худалдаа авалттай холбоотой гомдлууд сангийн яам дээр очдөг юм байна. За ингээд сангийн яам бол гомдлын шийдвэрлэдэг. Гомдлын шийдвэрлэхдээ шалгарсан компаниг биш дараагийн компанийн шалгаруулдаг бас тохиолдлууд байдаг юм шиг байна. Тэгээ ийм тохиолдол хэд байдгийг. Яагаад ийм шийдвэр гаргадаг? Яагаад ялцсан компанид болиулдаг? Худалдаа авах ажлын газраас асуух гэдэг нь шалгардсан компани 5 сарын 31 болохоос 7 хоногийн өмнө шалгарчаад байх чинь бид нар танахтыг гэрээ хийж амжихгүй юм байна гэж шалгуулахаар болчихж байгаа. Нөгөө гэрээгээ цуцлаа гэж яах шиг. Хүмүүсийн ийм одоо юмуд болд юм байна. Энэ дээр нэг хариу өгөөч гэдэг. Нэгдүгээр асуулт. За хоёрдугаар энэ 25 оны төсвийн гүйцэтгэл дээр хийсэн аудитын тайлангийн 15 дахь хуудсан дээр байна. Засгийн газрын одоо цэвэр хөрөнгө гэдэг. Өмчийн өөрсдийн тайлангаар засгийн газрын оролцоо 7.8 их нэг төгрөгөөр өссөн юм байна. За тэгэхээр энэ засгийн газрын цэвэр хөрөнгө 7.8 их нэг төгрөгөөр ямар одоо их сурвалжаас ямар одоо их үүсвэрээс өсвөө гэдэг дээр нэг тайлбар өгөөч гэсэн. Ийм хоёр асуулт. За худалдаа авах ажиллагааны талаар тендертэй холбоотой асуудал Дорчонд шадар сайд худалдаа авалт хариуцсан сайд. За соронзон болд гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр 2025 оны худалдаа авах ажиллагааны хувьд нийтдээ 2,67.6 тэрбум төгрөгийн 90 төсөл арга хэмжээ тусагдсан. За тэгээ үүнээс бол төрийн худалдаа авах ажиллагааны газраас нийт 1,889.5 тэрбум төгрөгийн 87 төсөл арга хэмжээний 497 багц ажлын худалдаа авах ажиллагаа зохион байгуулсан. За үүнээс гүйцэтгэлийн асууж байна. Гүйцэтгэлтийн хувьд бол гэрээ байгуулсан 74 төсөл арга хэмжээ. За багц 299 ажлыг бол зохион байгуулсан. За тэгээ үр дүн бол 85.1% гарсан байгаа. За 2024 онд бол энэ үзүүлэлт бол 50% байсан. Одоо энэ бол ингээд 85.1%-тай ингээд өсөд явж байгаа. Өмнө нь бол хоёр худалдаа авалтын нэг нь хуулийн байгууллагаар шийдэгддэг байсан. Одоо энийг бол бид нар хайл болох амжилттай зохион байгуулах нээлттэй ил тоод за тэгээд илүү цахимцсан хэлбэрээр зохион байгуулах байдлаар ажиллаж байгаа. За үүнд бол амжилтгүй болсон худалдаа авах ажиллагаанууд бол байна. Тухайлбал 9 худалдаа авах ажиллагаанууд зураг төсөл байхгүй. 3 нь болохоор техникийн тодорхойлолт ажлын даалгавар байхгүй гэсэн. Ийм шалтгаанаар худалдаа авах ажиллагаа амжилтгүй болсон байна. За та төрийн хэмнэлтийн хуулийг бол ярьж байгаа шиг байна. 5 сарын 1-ээр хөрөнгө оруулалтын арга хэмжээ худалдаа авалтын гэрээ хийгдэггүй тохиолдолд бол хэмнэлтэн тооцогддог. Энэ өөр хуулиар ингээд зохицуулагддаг. За тэгэхээр үүнтэй холбоотойгоор бол тодорхой төслүүд бол хэрэгжидэггүй нас бодит үнэн. Яагаад вэ гэхээр бодит байдал нь болохоор төсөв батлагдаад тэгээ батлагдсан төсвийн хүрээнд бол худалдаа авах ажиллагаа зохион байгуулдаг. Батлагдсны дараа бол зураг төсөв, ажлын даалгавар гэдэг зүйлийг бол манайхаас шаарддаг. Тэгээд энэ хугацаа бол одоо 2-3 сар, ер нь бол тухайн жилийн 3 сард гэхэд бол ажлын даалгаврууд, тээзүүнүүд, зураг төслүүд бол ирдэг. Ингээд
худалдаа авах ажиллагаа бол зарлаад явдаг. Нээлттэй зарладаг. 30 хоног үнэлгээ ингээд 15 хоног 45 хоногийн дотор бол шахдаг. Амжилтгүй болсон тохиолдолд дахин зарладаг. Тэгэхээр ер нь яг 3 сараас аваад үсэх юм бол 5 сар хүртэл бол дахиад 60 хоногийн хугацаанд бол энэ ажлыг бас хийх шаардлага бол үүсдэг. Тэгээ дөхөж ирээд маш олон гомж гардаг. Үнэн 10 худалдаа авах ажиллагаанд оролцсон, 20 худалдаа авах ажиллагаанд оролцсон тохиолдолд нэг нь шалгардаг, 9 нь гомддог, 19 нь гомддог. Тэгээ гомдсон аж ахуйн нэгжүүд сангийн амлаа бол гомдлоо бол илэрхийлдэг. Тэгээд эндээс бол За энэ хоёр сад нэмж хариулъя. Манай төсвийн нэг онцлог түүхэн эдийн үнийн өсөлт гурвалтаас хамааралтаас хаваад байгаа. Жишээл 25-ны гүйцэтгэл гаргахад нүүрс 24 оны жилийн эцэс 40% уналт хийсэн. Энэ төсвийн орлогын гүйцэтгэлд баг гаргахад нөлөөлсөн. За энэ нөөрөө бусад төсвийн зардал дээр ачаал үүсгэж байгаа. Бид төсвийн зардлуудаа хуулчлаад тогтмол зардлуудаа нийлэн хуулчсан зардлууд баталсан тоо маань их байгаа. 100 гаруй хуулиар тогтмол зардлыг баталсан. Орлого маань бол зах зээлийн савлгаатай. Энтэй холбоотойгоор төсвийн гүйцэтгэл нэлээд дутуу гарч байгаа байдал нэг. Хоёрдугаарт хилцүүлгийн явцад улсын их хурлын гишүүд төсвийн их усргүй, зураг төсөлгүй, техник эдийн үндэслэлгүй ийм дутуу боловсруулсан материал саналуудыг их хурл дээр олноор баталсан. За энэ өөрөө энэ худалдаа авах ажиллагааг хүндрүүлсэн буюу хэрэгжихгүй байх. Ерөнхий төсвийн За гүйцэтгэд хариулчих. Энэ хоёр сад. энэ их хурлын гишүүдийн оруулсан одоо дутуу бүрдэл бүхий энэ саналууд өөрөө төрийн худалдаа авах ажиллагааны шаардлага хангахгүйгээр буцах, унах, маргаан үүсгэх гол шалтгаан болоод байгаа. Тэгэхээр хаана бас асуудлууд анхаарах хэрэгтэй байна л гэдгийг хэлмээр байна. Жишээл нүүрс бол экспорт орлого 171 сая $аар дутсан. Алтны одоо тооцоол 250 сая $-аар дутсан. За энийг ийм ичлэнгийн нөгөө түүхийдийн ханшны савлгаа өөрөө төсөвт нөлөөллүүд их өндөр байгаа нь төсвийн гүйцэтгэл дутуу гарсантай холбоотой гэж бас хэлхийг хүсэж байна. За сангийн ам ажлын хэсэг 4 микрофон. За соронзон болд гишүүний асуултанд хариулъя. Энэ санхүүгийн нэгдсэн байдлын тайлангаар нэгтгэсэн тайлангаар 11.1 их найдаар яг ямар өөрчлөлтүүд орвоо гэдэг. Энийг ингээд дотор нь ангилаад үзэх юм бол 4 төрлийн одоо ангилд хувааж авч үзэж болохоор байгаа. Эхнийх нь бол мөнгө өрөнгө бол нийтдээ мөнгө өрөнгө талдаа бол 3.6 их найдаар. За үндсэн өрөнгө бол 6 их найд 173.8 тэрбум төгрөгөөр. За богино хугацаанд хөрөнгө оруулалт 1 их найдаар. За урьдчилгаа 290.4 тэрбум төгрөг. Ингээд нийт дүнгээрээ 11.1 их найдаар энэ 7000 гаруй төсөвт болон төрийн өмчт байгууллагуудын санхүүгийн нэгдсэн тайлангийн өөрчлөлтөөр бүртгэгдсэн. За энэ үндсэн хөрөнгө нэмэгдсэн хамгийн том дүнтэй үндсэн хөрөнгө бол энэ батлан хамгаалах салбарын тодорхой одоо нэг зөвшөөрөлт үзэн жанжин штаб дээр байсан тодорхой газруудыг бол үндсэн хөрөнгөд бүртгэж авсантай холбоотой байна. За дээрэс нэг За гүйцэтгэд хариулчих. 1 их найд 1.3 их найд нь энэ ирээдүйн сангийн орлого төвлөрөлттэй холбоотой. За мөн 1 их найд нь нийгмийн даатгалын сангийн нийгмийн даатгалын ерөнхий газрын мөнгө өрөнгө. За дээрэс нь ингээд төрийн өмчт компаниуд за төсөвт байгууллагуудын мөнгө өрөнгө татсан, гадаад их усруудаас мөнгө өрөнгө татсан, хөрөнгө босгосон ингээд бүгдээрээ нийлээд 11.1 их найд болж байгаа гэдгийг бас хэлье. За худалдаа авалттай холбоотой бас нэмэлт сангийн ам дээр нь гомдол гардагтай холбоотой асуудлыг бас тайлбарлая. Өнгөрсөн оны ер нь бол энэ хэмнэлтийн асуудал бол 3 үндсэн гол шалтгаантай. Эхнийх нь түрүү хэлсэн олон улсын зах зээлд ирэх түүх хийдэг. Хоёр дахь нь манай дотоодын импортын хэмжээ 1.1 их найдаар тасарсан. Тэгэхээр импортын тасалталтай холбоотойгоор импортын онцгой гайлнуудтай бараануудын орлого бол тасарсан. За дээрэс нь төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтээр 535.9 тэрбум төгрөг бол хэмнэлтэнд тооцогдсон. Тэгэхээр энэ дүнгууд бас нөлөөлж байна. За дээрэс нь За даваагийн Цогтбаатар гишүүн. Соронзон болд гишүүн тодруулж ирсэн. За
За энэ төсвийн доктортой байдлын зөвлөлийн тайлан дээр бас энэ нэгдсэн төсвийн зарлагын гүйцэтгэлд ялангуяа энэ орон нутгийн төсвийн асуудал их нөлөөлж байна. Нөлөөлөх хэмжээ нь маш их болчлоо гэдэг ийм одоо дүгнэлтийг бичсэн байсан. Тэгэхээр ер нь бид нар болохоор бол одоо энэ төсвийн гүйцэтгэл яриад байдаг. Тэгсэн мөрчлөө энэ төсвийн хүрээний мэдээллийнхээ гүйцэтгэлийг ерөөсөө ярихгүй байгаа. За тэгэхээр энэ төсвийн хүрээний мэдээллийн гүйцэтгэлийг одоо ярьдаг болох. За дээрэс нь л одоо энэ төсвийн зарлагын гүйцэтгэлд орон нутгийн одоо энэ төсвийн гүйцэтгэл хэрхэн нөлөөлж байгаа талаар бас нэлээд тодорхой ярьдаг болохгүй байна гэж үзэж байгаа. Тийм учраас одоо төсвийн доктортой байдлын зөвлөөс асуух гэдэг асуулт маань энэ төсвийн хүрээний мэдээллийн гүйцэтгэл гэж та нар ер нь гаргадаг юм уу? Тэгээд төсвийн одоо тухайн жилийн төсвийн улсын төсвийн гүйцэтгэлийг гаргахад энэ талаарх мэдээлэл нэгтгэж өгдөг гэдэг нэг ийм хоёр асуулт байна. За хэн хариулах вэ? Төсвийн доктортой байдлын зөвлөлийн дарга Дэлгэр сайхан ажлын хэсгийн 3 дахь микрофон. За, Соронзон болд гишүүний асуултанд хариулъя. За, энэ бол төсвийн гүйцэтгэл хилцэж байгаатай холбоотой их чухал асуудал хүндсэнд баярлалаа. Тэгэхээр Монгол улсын төсвийн гүйцэтгэлийг хилцэж байгаа энэ асуудал нэгдсэн төсвийн гүйцэтгэл хилцдэг болох талаар 27 оноос заалт хэрэгжинэ гэдгийг түрүүн сангийн яам хэлсэн. За бид нар хэдийгээр энэ төсвийн гүйцэтгэл хилцээд байгаа боловч нэгдсэн төсвийн 30 эдийн их найдад гэсэн тоон дотроос бол 100 хэсгийг хилцэж байгаа. Түрүүн их төвшин гишүүн бас хэлсэн баялагын сан болон бусад зүйлсийг бид хилцэхгүй орхигдуулаад байна гэж. Тэгэхээр энэ орон нутгийн төсөвтэй холбоотой бид нэг төсвийн гүйцэтгэл дээр нэгдсэн төсвийн улсын хурлаас баталсан тоо буюу макро эдийн засгийн бодлого хэрхэн хэрэгжиж байгааг ярихгүй бол өнөөдөр улсын хурлаас тоо баталаад явуулдаг орон нутгийн бие даасан байдал гэдэг нэрийн доор орон нутаг төсвөө хэтрүүлснээр улсын хурал дээр батлагдсан тоо бол хэтрээд явж байгаа. Энэ нь бол улсын төсвийн гүйцэтгэл, хөрөнгө оруулалтын төсвийн гүйцэтгэлд бол сөргөөр нөлөөлөд хөрөнгө оруулалтын төсөв нь өөрөө улсын төсвийн За гүйцэг хариулчих 3 дахь энэ дээр. Тэгэхээр улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсвийн тусгай шаардлагыг биелүүлэх буфер механизм болоод төсвийн зардлыг хөрөнгө оруулалтын зардлыг танах, хөрөнгө оруулалтын зардлыг зарцаах байдлаар мөн улсын төсвийн нийт зардалт, улсын төсөв дээр хэрэгжиж байгаа зардалт бол орон нутгийн төсөв тодорхой хэмжээний шахалт үзүүлээд байгаа. Тийм учраас орон нутгийн төсвийг хэлцэхгүй ч гэсэн нэгдсэн төсвийг хэлцэхдээ, төсвийн гүйцэтгэлийг хэлцэхдээ төсвийн хүрээний мэдээллийн тэр макро эдийн засгийн тоонуудад улсын төсвийн гүйцэтгэл, орон нутгийн төсвийн гүйцэтгэл хэрхэн нөлөөлснийг бол бид зайлшгүй ярьж явахгүй бол цаашдаа улсын төсөв өөрөө шахагдах юм үзэгдэлд орж болзошгүй байгаа гэдгийг хэлмээр байна. Баярлалаа. За даваагийн Цогтбаатар гишүүн асуултаа асууж үг хэлнэ.